Зөв сонголт подкаст тантай хамт. Сайн байцгаана уу манайхан? Шинэ өдрийн мэнд. Өнөөдрийн дугаар хүн бүрийн мэдхийг хүсдэг сүнсний зорилгоо олж мэдэх алхмуудын тухай. Сүнслэг бэлэг ухаанд сүнсний зорилгыг олж мэдэх нь зөвхөн төрсөн он, сар, нэрийн зурлага, тод дуудлагаас хязгаарлагддаггүй. Мөн тухайн хүний өөрийнх нь зан төлөв, өссөн орчин, авьяас чадвар, амьдралын зам, практик хэрэгжилт гэсэн дараалаар анзаарч харж судалж мэдэж болно. Хүн бүрийн сүнс нь хоёр зорилготойгоор дэлхийд дахин төр. Нэгт нь болохоор сүнсний карма буюу заслаа хийж өөрийгөө хөгжүүлэх гэж. Хоёр дахь шалтгаан нь болохоор урд насныхаа хийж дуусгаагүй даалгавар зорилгоо биелүүлэх. Сүнс дахиж төрөхтэй үнийгээ мэдгээр ирдэг. Сүнсний засалтаа хийхгүйгээр та сүнсний зорилгоо биелүүлэх түн төрөх арга замаа бүрэн олж чадахгүй. Тэгвэл сүнсний засалт гэж юу юм? Өмнөх төрөл эсвэл энэ төрөлдөө авсан сэтгэлийн шарах, карма, энергийн бохирдол, айдас, хорсол, өвдөлт зэргийг эмчлэх, ариусгах үйл явц. Сүнсний заслаа хийснээрээ хүн илүү цэвэр, гэрэлтэй, өөрийн жинхэнэ мөн чанартайгаа нийцсэн байдалд хүрдэг. Тэгвэл сүнсний зорилго гэж юу юм? Сүнс нь хүн болж төрөхдөө тодорхой сургамж авах, туршлагатай болох, ажил үүрэг гүйцэтгэх гэж ирдэг. Энэ бүгдийг урьдчилж хийсэн сүнсний гэрээ буюу соул контракт хийдэг. Өөрөөр хэлбэл энэ амьдралдаа заавал гатлах ёстой зам, биелүүлэх ёстой даалгавар нь сүнсний зорилго юм. Бидний зарим маань сүнсний сэрэлтэнд орчоод сүнсний зорилгоо мэдрээд байна. Гэхдээ яг юунаас эхлээд яах ёстойгоо мэдэхгүй байна гэж гацаад байна гэдэг. Энэ нь таны сүнсний засалт дуусаагүй байгаа сэтгэлийн шарах, айдас, хуучин карма, бохир энерги нь сүнсний зорилгодоо хүрэхэд саад болдог. За нэгэн жишээ дурдъя л да. Өөрийн гэгэрэл, дуу хоолойгоо олон түмэнд хүргэж бусдыг сүнсний сэрэлтэнд оруулах ёстой. Нэгэн сүнсний зорилготой хүн байлаа гэхэд тэр хүн багада чи дуугүй бай, амаатад чиний амнаас олигтой юм гарах биш гэсэн шүүмжлэг авсан тийм шарахтай байдаг. Энэ нь түүнд том сорилт болж байна. Түүний хоолой болон зүрхний чакра нь гэмтэлтэй учраас тэр зөв зохистой үг хэлгийг сонгож бусдад хүрч чадахгүй. Эсвэл бусдын өмнө гарч ярих чадваргүй айцтай байх жишээ. Тиймээс зорилготой хүрэх зам алах тутамд чинь та сорилттой тулгарч өөрийгөө засаж эсвэл өөрийгөө эмчлэх хэрэгтэй болдог гэдгийг хүлээн зөвшөөрч бүү бууж өгөөрэй. Тэгвэл хүмүүс яагаад зорилгоо биелүүлэхийн өмнө айдастай нүүр тулдаг юм бэ? Энэ айдас нь хизээ бий болоод хаанаас гарч ирээд идэг юм бэ? Айдас гэж юу юм бэ төв? Айдас бол хүний дотоод дах маш гүн үндсэлтэй сэтгэл хөдлөл. Айдас нь бидэнд биологийн, сэтгэл зүйн, сүнслэг гэсэн гурван түвшинд бий болдог. Биологийн түвшинд тархи маань биднийг хамгаалах үүрэгтэй. Тархи шин зүйлийг аюул айдас гэж хүлээж авдаг. Биднийг аюул эрсдлээс хамгаалахын тулд бие махбодод тулалдахгүй эсвэл зүхдахгүй механизмыг жүүлж өгдөг. Айдас нь тархины амьд үлдэх системийн дохио байдаг. Сэтгэл зүйн түвшинд болохоор айдас нь зөвхөн бодит аюулаас биш, харин дуурсамж, буруу итгэл, үнэмшил, туршлагаас. За эцэг ихтэй загнуулах, зодуулах, тэдэндээ орхигдох, үл ойлгогдох, тоогдох зэрэгс болоод бие хангалтгүй, бие хаягдчихна гэсэн хүүхэд насндаа авсан шархнууд нь айдсыг үүсгэж идэг. Сүнслэг төвшөнд айцыг харанхуйтай зөөрлөдөг. Хүний сүнсний гэрэл гэгээн болох итгэл, хайр, урам зориг нь алга болоход хүн өөртөө эргэлзэж, ганцаардаж, уур хилэнтэй болж бусдыг хардаж болох үед айдас нь илэрдэг. Айдас нь өөрөө тусдаа нэгэн хүч энерги биш, харин гэрэл байхгүй болсон хоосон арин. Айдас нь гэрлийн дутагдал, дутмаг байдал. Жишээ нь хүүхэд харанхуйд айдаг, гэрэл ахсаахад айдас нь алга болдог. Том хүн ирээдүгээс айдаг. Итгэл зоригтой болоход айдас нь уурших мэх арилдаг. Яг үүнтэй адилхан. Мөн өмнөх төрлийн карма, удам дамжсан шархнаас айдас ген дагаж удамшин үлддэг. Жишээ нь удам дамжсан ядуурл, хоосрол байсан бол мөнгө дуусах нь эсвэл хизээч мөнгөтэй болохгүй гэсэн айдасмаас өмнө генээр нь дамжаад үргэлжлэж явдаг. Гэхдээ айдас нь дандаа муу зүйл байгаад байдгүй, харин таны замыг заагч гэж харж болно. Таны айдсанд таны сүнсний засалт, сүнсний зорилгын код байж байдаг. Өөрөөр хэлбэл та айдснаасаа сүнсний зорилгынхон анхдагч ойлголтыг олж авдаг. Та кодгүйгээр тэр нэгэн чойжийг онгойлгож чадахгүйтэй яг адил. Жишээ нь өөрийгөө хажууд хүндээ бусдад илэрхийлэхдээ айдастай байгаа бол таны сүнсний зорилго нь
бусдад дуу хоолойгоо хүргэхтэй холбоотой зүйл байж байна. Хүн хамгийн их айдаг зүйлдээ татж байдаг. Нөгөө л дуу хоолойг нь хорьсон эцэг эхийг сонгож төрөөд хань ижил найз нөхдрүүгээ татагтаад байдаг. Яагаад тэгэхээр бидний дотроос далд ухамсар маань энэ айцыг бид нэр өөрөөр маань дагуулж туулуулахын тулд цаанаас нь тохиолдулж байгаа гэдгийг ойлгож түүнийг даван туулах хэрэгтэй. Магадгүй та далд ухамсар маань яагаад заавал үнийг надаар хэлэх гээд байгаа юм бэ гэж гайхаж байгаа ах. Тэгвэл энэ нь бидний сүнсний гэрээ буюу soul contract, сүнсний амьдралын зураг буюу soul blueprint-тэй холбоотой. Сүнсний гэрээ гэдэг нь сүнс төрхөөсөө өмнө итгэгчтэй болон бусад сүнстэй хийсэн хилцэл амлалт. Энэ нь голцоо, туршлага, сорилт, уулзалт, харилцаа зэрэг дээр гардаг. Бусадтай хийсэн тохиролцоонд төвлөрсөн байдаг. Тэр л нэгэн хүнтэй уулзаж уулзраад зүрх чинь шархалсны улмаас түүгээр дамжуулж та өөрийгөө уучлах, бусдыг уучлах сурах гэдэг нь сүнсний гэрээ. За хоёрт нь сүнсний амьдралын зураг буюу blueprint гэдэг нь сүнсний ерөнхий зураг, төсөл, амьдралын архитектур гэсэн утгатай. За энэ нь таны авьяас чадвар, сүнсний зорилго, төрсэн газар, он сар өдөр од эрхсийн байрлал, өсөж хөгжих гол чиглэл зэргийг багтаасан том зураг юм. Энэ нь илүү таны дотоод амьдралын замналын зураг төсөлд төвлөрсөн байдаг. Энэ хоёр дээр жишээ гаргавал тухайн хүний сүнсний blueprint нь сэтгэлийн шарахыг эмчлэгч багшийн замналтай байх ёстойгоор төрсөн бол түүний сүнсний гэрээ нь багш болохын тулд багтаа асар их шүүмжлэлийг туулаж хамтын харилцаанд яг тэр нэгэн токсик хүнтэй учирч шархлах ёстой гэсэн тохиролцоонд гарын үсэг зурсан байх жишээтэй. Ийм учраас бидний далд ухамсар өөрийнх нь сул талыг нь өдөөсөн хүнийг сонгоод өөрийнхөө айдас руу татагтаад байдаг байх нь. Сүнсний засалд хийгдмэгц сүнсний зорилгот нь илүү тодорч гарч ирдэг. Сэтгэлийн бохирдол, айдас, алга болсноор хүн жинхэнэ хүсэл, авьяас, сүнсний дуудал, зорилгоо тодорхойлж чадна. Хэдэн жишээ дурдъя. Хэрвээ тухайн хүний сүнсний зорилго бусдад гэрэл гэгээ түгээх бол та эхлээд өөрийн доторх ханахыг зах шаардлага. Эсвэл сүнсний зорилго нь эмчлэх ангайх бол эхлээд өөрийнхөө шарахыг эдгэж өвчнөө эмчлэх хэрэгтэй. Хэрвээ та анзааргаа нэмэгдүүлэх юм бол ямар сүнсний засалтай, ямар сүнсний зорилготой төрснөө эргэн тойрноосоо харж чадна. Энэ нь бидний төрсөн эхний өдрөөс л бидэнтэй яг зэрэгцэл байж байдаг. За хамгийн эхлээд та нэгт ямар ээж аав, магадгүй эцэг эх байхгүй гэвэл ямар асран хамгаалагч, ах эгч гэр бүлийн орчинд өссөнөө анзаар. Энэ ертөнцийн сүнс өөрөө эцэг эхээ ямар өдөр төрхөө, ямар газар нутагт төрхөө сонгодог. Сүнс нь энэ шин төрөлд болгондоо өөрийнхөө дутагдaltaй талыг хөгжүүлэхээр төрдөг болохоор тэд өөрийнх нь сул талыг өдөөж өгөх тийм л эцэг эхийг сүнсний гэрээний дагуу зориудаар сонгож төрдөг. Жишээ нь тухайн сүнс урд насандаа өөртөө итгэлгүй нэгэн байлаа гэхэд энэ насандаа өөрийг нь тоодгүй, хайхардгүй, өөрийг нь үгүйсгдэг тийм эцэг эхийг сонгож тэр гэр бүлд төрдөг. Энэ хүүхэд бусдын анхаарлын төвд орохын тулд хуурамч дүр эсгэж өөрийн биш бусдын ашиг сонирхолд нисэн зүйлийг хийдэг. Эсвэл эсэргээрээ дээрэнгүй токсик нэгэн болж үүнээсээ болж их зовдөг. Зовлонгоосоо гарах арга замаа зөв олж чадвал тэр хүн сүнсний сэрэлтэнд орно. Эндээс юу гэж хэлэх гээд байна гэхээр та өөрийнхөө асран хамгаалагчаас ямар айдас шарах аваад ямар сул талтай байгаа гэдэг чинь таны сүнсний өөрийгөө хөгжүүлэх ёстой засал нь байдаг гэсэн үг. Тэр үүнийгээ засаж амжихгүй бол та хамтын харилцаанд яг л энэ сул талыг чинь бас өдөөсөн хэн нэгэн сонгож гэр бүлээ болгодог. Энэ насандаа энэ сул талаа засаж өөрийгөө хөгжүүлэхгүй юм бол дараагийн төрөлдөө дахиад л ийм асуудалтай гэр бүл төрж тэр л хань ижлийг сонгодог. Үүнийгээ олж застлаа дахин татаал та төрөөд яваад байна гэсэн. Хоёрт төрсэн газраа анзаар. Төрсэн газар нутг нь сүнсний импринт буюу сүнсний уг чанарыг тодорхойлдог. За өссөн орчин чинь болохоор сүнсний давах ёстой сорилтуудыг тодорхойлдог. За жишээ болгоё. За дайнтай оронд улс гүрний дотоодын хямралын үед эсвэл социализмаас ардчил шилжиж байх үед эсвэл амар амгалан улс оронд эсвэл эв нэгдэлгүй гэр бүлд эцэг ихэн салаад явах гэр бүл төрхөө сүнс нь өөрөө сонгодог. Эдгээр бүгд нь хон сүнсний давах ёстой сорилтууд байдаг. Харин сүнсний засалт гэдэг нь сүнсний сорилтоо таниж
даван туулах түүгээр дамжин гэрэлд хүрэх алхам нь юм. Сорилттой нүүр тулж даван туулснараа л сүнсний заслаа хийж дуусгадаг. Энэ нь тухайн хүнийг сүнсний зорилгодоо хүрэхэд нь бэлтгэж өгч байгаа хэрэг. Компьютер гейм шиг хэн үе шатыг давахгүй бол дараагийн үед орж тоглож чадахгүйтэй яг адилхан. Таны төрсэн газар нутгийн нөхцөл, хүмүүс, уур амьсгал бүгд таны сүнсний зорилгод бэлтгэх сорилт, сургалт нь байдаг. Сүнс тодорхой газар улс орн сонгож төрөх нь түүний тодорхой карма, тодорхой сургамж, тодорхой газар нутгийн эрчимтэй холбоотой байдаг бөгөөд таны сүнс түүнийг заавал туулах юм. Бүх газар нутаг өөрийн эрчим энерги давтамжтай бөгөөд энэ нь тэнд төрсэн хүмүүсийн сүнсэнд нөлөөлдөг. За жишээ болгож ус нууртай газар төрсэн хүний ерөнхий шинж тэмдгийг хэлье. За мэдээж үүн дээр тухайн сүнсний гэрээ, урд насны хийсэн карманаас хамаарч ямар нэгэн онцлог ялгаа байдаг. Гол нууртай газар төрсэн хүний уг чанар нь сэтгэл хөдлөл, эзэн мэдрэмжийг гүн ойлгох эмпатик чанартай байдаг. За зүүн совин өндөр зүүд мэдрэмжээр далд ертөнцтэйгээ холдохдоо тэднээс мэдээлэл авахдаа бусдаас арай илүү ус шиг нөхцөл байдал буян хатан чанартай, усан мандал мэт тайван гүн гүнгийн эргцүүлэх чанартай байна. Сүнсний сорилт буюу дуталтай тал нь болохоор ус шиг нэг бол намгүн, нэг бол давлгаасан. Сэтгэл хөдлөлийн хит мэдрэмтгий бусдын энергийг өөрийнх гэж андуурч ядардаг. Ус шиг бусдад уусан орж өөрийн хэл хязгаараа алдах, өөрийгөө уусгаж үгүйсгэх чанартай. За амьдралаа өөрөө чиглүүлэхийн оронд тухайн орчин нөхцөл тухайн хүнд автагдаж усны уурсгал мэт даган явахад тул талтай байдаг. За сүнсний засал нь юу байдаг вэ гэхээр усны доорх гүн шиг тайван байдалтай тогтвортой байж сурж сэтгэл хөдлөлөө барьж сурах хэрэгтэй байдаг. За энергийн хил тогтоож энэ миний мэдрэмж энэ бусдах гэж ялгастай. За бусдын урсгалд төөрөлгүйгээр өөрийн чиг баримжааг хатгалж өөрийгөө тодорхой сурах хит их урсгалыг дагдаг зан чанартай анхаарч өөрийн үзэл бодол дуу хоолой эзэн болох хэрэгтэй байна. За энэ нутаг оронд төрсэн хүмүүс нь өөрийн эмпатик бутыг ойлгодог чанараа ашиглаж бутад туслах зөвлөх ч юм уу, эм ч юм уу, багш гих мэтээр бусдад гэрэл гэгээг түгээж сүнсний зорилгодоо хүрдэг байдаг байх жишээтэй. Тиймээс хүн өөрийн зөв орон нутаг олж амьдрах нь тэдний эрүүл мэнд, ажил амьдралын амжилтын ханууц гэдэгт их анхаарал тавих болсон. Гуравт нь ажил мэргэжлийн сонголт. Ажил мэргэжил дан ганц амжиргааны хэрэгсэл харин сүнсний зорилгыг чинь элгийн хүчтэй сурвалж байдаг. За ажил мэргэжил, дур сонирхол, тэлч байдал нь энэ гурван таны зорилгыг холдог гурвалж. Ажил мэргэжил бол бидний авьяас чадварыг нийгэмд хэрэгжүүлж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл ажил мэргэжил бол сүнсний зорилгоо нийгэмд хэрэгжүүлж байгаа арга зам юм. За ажлын таашаалаа анзаараарай та. Энэ нь сүнсний зорилгоо мэдэх гол шалгуур нь байдаг. Хэрвээ та ажилдаа дуртай үүнээс утга учирыг мэдэрч байвал сүнсний зорилготойгоо нийцэж байна гэсэн үг. Хэрвээ зөвхөн мөнгөний төлөө амь зуух шаардлагын үүднээс хийж хоосон мэдрэмжтэй тэгээд таны хамаг хүчийг сорж байгаа бол сүнсний зорилгоосоо хазаа тас өөр зүйл хийгээд байна гэсэн. Дур сонирхол. За дур сонирхол бол таны сүнс юу хүсэж байгааг илчилдэг хамгийн цэвэр дохио сүнсний чиглүүлэгч. Сүнсний зорилгоо илэрхийлэх дотоод дуу хоолой гэсэн үг. За жишээ нь зарим хүн багаасаа бусдад туслах дуртай эсвэл альва зүйлийг цаад нарийн учрыг олох сонирхолтой байдаг. Энэ бүгд нь тухайн сүнсний суур сүнсний гэрээнийх нь илэрлэл нь байдаг. Хэрв хүн дур сонирхлоо дагаж ажил мэргэжлээ сонговол сүнсний зорилго амьдралын хэрэгцээгээ ингээд тэнцвэржүүлээд нийцүүлээд аваа явчихдаг. За бүтээлч байдал. Бүтээлч байдал бол зөвхөн урлаг биш харин альваг шинчилж өөрөөр харж амьдралд гэрэл оруулах чадвар юм. Хүн бүтээлч байдлаа илэрхийлэх үедээ сүнснийхээ урсгалд орж хамгийн жинхэнэ биегээ илчилж чад. Бүтээлч байдлаас үүдэн гарсан тэр бүтээгт төсөл альва үйлдэл нь сүнсний зорилгын мэдэлжилтийн үр. Таны хийсэн бүтээсэн төсөл, уран бүтээл эдгээр нь бусдад нийгэм олонход хэрхэн тусалж нөлөөлж байгаагаа ажигла. Сайнтай юу, саадтай юу? Хэрв хийсэн бүх зүйлдээ та өөрөө сэтгэл хангалуун, үр дүн нь хурдан гарч бусдад нийтэд үр ашигтай байгаа бол таны сүнсний даалгаварт нийцэж байгаа гэсэн үг. Тиймээс ажлын
одоо мэрэгжлийн сонголтоо анзаар өөрөө сонгосон уу эсвэл эцэг эхийн лөөндор сонгосон уу, ажил дээр ямар нэгэн амжилт гаргасан уу, тушаал дэвсэн үү, мэдээлж байдлаа анзаараарай. За ингээд дөрөвт нь авьяас. За бид авьяасыг төрөлхийн сайхан авьяастай гэж ярьдаг. Тэгвэл авьяас нь одоо сүнслэг бэлэг ухаанд юу вэ гэхээр одоо биднийг бүтээсэн агуу бүтээгч маань тухайн нэгэн сүнсэд онцгойлон өгс бэлэг сүнсний зорилгоо биелүүлэхдээ ашиглаарай гэж өгөх сүнсний зорилгыг хэрэгжүүлэх гол хэрэгс. За авьяас нь төрөлхийн өгөгдөлд сүнсний гэрээний дагуу авьяастай төрдөг. Хүн бүрт одоо заавал өгөгдсөн байдаг. Гэхдээ хөгжүүлэхгүй бол даалдал байж идэг. Таны багаасаа төвгүй хийдэг, хурдан сурдаг зүйл чинь. За жишээ болгож одоо дуучдыг ярив. Дуучдын сүнсний зорилго хийх ажил нь юу вэ гэхээр дуу бол жичиргээ бөгөөд хүний зүрх мэдрэмж ухамсарт шууд хүрдэг. Дуучин хүн бол одоо оршихуйн эрчим хүч энергийг одоо дан ганц үгээр буш жичиргээгээр одоо бусдад хүргэж дамжуулах тийм одоо гол үүрэг ажиллах зорилготой байдаг. За өөрийнхөө дуугаар бусдын сэтгэлд хүрэх, бусдыг эмчлэх, эдгэж, тайвшруулах. За заримдаа нуугдсан шарах, уй гашуу баяр баясгалыг нь одоо гаргаж ирж таниулах. За өөрийн дуугаар одоо уус үндэстэн нэгтгэх, урайлан дуудах. Энэ нь одоо төрийн дуулал байж болно. За өөрийн дуугаараа нийгэмд цэрүүлэг шин ухамсарыг авчрах, нийтийг сэрээх, нийтийг нэгтгэх, инх тайван эрх чөлөөний дуунууд. За жишээ нь одоо Монголын одоо ардчлалын үед гарсан хон хамтлагийн одоо албан тасалгааны би ажилгүй хүн гэх дуунууд нь одоо нийтийг одоо нэгтгэж босгосон. За мөн дуучдын гол зорилго сүнслэг төвшөнд бол өөрийн дуугаа ашиглан гэрэл ба хайрыг түгэх. За эдгээр нь одоо бясалгалын хөгжим, эсвэл ариун шашны дуулал, сүнслэг бөө уламжлалын дуулал, мантра тарин байх жишээтэй. За дуучин хүний сүнсний засал нь юу байдаг вэ гэхээр дуучин хүн өөрийн дуг зөв сонгож, зөв зорилгод ашиглахгүй бол өөрийн болон одоо бусдын энергийг доройтуулдаг. За энэ нь одоо сэтгэлийн хямрал оруулах, за арх мансуурлах, бодсонд орох, за алдар нэрийг хөөцөлдөн би одоо гэрэл түгээгч биш, би од хүн болж хувирдаг. За жишээ нь одоо хип хоп одоо дайт метал гэх хөгжмийн урсгалын одоо энэ харанхуй хөгжим дуунууд нь одоо голцоо одоо нөгөө сонсогчтойгоо одоо сэтгэл зүйн хүнд стрессэнд оруулж тэдэр нь одоо өөрсдөө тийм одоо хар тамхинд донтож амиа хорлох асуудал гардаг. Мөн одоо дуучид нь өөрсдөө хүртэл одоо хар тамхиг хэтрүүлэн хэрэгснээр одоо амь насаа олон түүхэнд байгаа. За ингээд үүн дээр бас одоо гадаад хэл сурах чадвартай хүмүүс байдаг шүү дээ. Энэ бол бас л нэг төрлийн авьяас. Энийг бол одоо цааш нь сүнсний үйл ажиллагаагаа биелүүлээрэ гэж өгсөн бэлэг байгаа. За хэдий олон төрлийн орон одоо хэл мэдэх тусам та одоо олон орон үндэстэн нөлөөлөх түнсний зорилготой энэ хорвоод ирсэн байна л гэсэн. Авьяас чинь заавал одоо гоцгойд, онцгой, олонний танил байх шаардлагагүй. Ягаад сүнс болгоны зорилго өөр байдаг. За таны сүнсний зорилго хүн гэр бүлээ эсвэл удам уургаа, үндэстэн яснаа, уус гүрнээ бүр эсвэл дэлхийд дахныг сэргээх нэгт аль нь ч байж болно. За магадгүй та ажил амьдралдаа одоо дарагдаад над ямар ч авьяас байхгүй гэж бодож магадгүй. Тэгвэл та одоо хүүхэд наснд очоод юун дуртай сонирхолтой байснаа санаарай. За дараах асуултанд үнэн сэтгэлээсээ хариулаарай. Тэгвэл та одоо өөрийгөө ямар юмд авьяастай гэдгийг одоо мэдчих авах болно. За нэгт нь болохоор би хүүхэд байгаасаа юу хийх дуртай байсан бэ? Хоёрт нь хүмүүс надаас байнга юуг асуудаг, ямар тусламж хүсдэг вэ? За гуравт нь хүмүүс намайг юу хийхээр яахаар магтдаг вэ? За дөрөвт нь би юу хийхдээ цаг хугацааг мартдаг вэ? За авт нь би бусдад юугаараа үн цэнтэй вэ? Яаж тус болдог вэ? Зургаад нь байглаасаа надтай хамт ирсэн ямар чадвар авьяас байна вэ? Долоод нь би ямар үед өөртөө ихтэй бүрэн дүрэн мэдэрдэг вэ гэсэн асуултанд хариулаарай. За ингээд тав дахьт нь одоо хүний биеийн галбар бүтэц эрүүл мэндийн талаар ярив. За сүнслэг бэлэг ухаанд хүний биеийн гаж онцлог бүтэц эрүүл мэндийн байдал нь сүнсний зорилго хийх ёстой ажлын дэмжих зорилготойгоор одоо ингээд өгөгдсөн байдаг гэж үздэг. За сүнс даалгавар зорилгоо биелүүлэхийн тулд бие махбодыг бусдын нүдэнд үзэгдэж, содож, гарт баригдах хэрэглүүр болгон тэрл нэгэн биеийг одоо сонгож төрдөг. За хүмүүсийн биеийн одоо төрөлхийн онцлог гажиг өвөрмөц шин чанар нь сул тал биш харин одоо сүнсний сургалт даалгаврыг биелүүлэхэд чиглэсэн
төсөл сорилт нь сүнсний давуу тал бэлгийг хөгжүүлэх боломжийг харуулж. За жишээ нь энэ дээр Ванга эмийг ярьж болно. Ванга эмээ харахгүй сохор хэрнээ тэр хүн бол өөрийнхөө зүүн бэлэг дотоод ертөнцтэй холбогдох чадвараараа ирээдүйг урдчилж харж чаддаг хүн байсан. За эрүүл мэндийн асуудал дээр бол хоёр эсрэг тесрэг тайлбар байдаг. Эрүүл мэндийн сул байдал нь нэг талаасаа тухайн хүнийг сүнсний шахалтанд оруулж сүнсний зорилгоо биелүүлэхэд нь хүчилж байгаа. За нөгөө талаасаа тухайн хүнийг сүнсний зорилгынхаа эсрэг зүйл хийж байгааг зогсоож хориглох үднэс эрүүл мэнд нь сул болдог. Эрүүл мэнд нь сул ба сүнсний шахалт зарим хүний эрүүл мэндийн бэрхшээл, өвчин тусах, гинтийн осолд орсон танамсаргүй зүйл биш байдаг. Энэ нь тухайн хүн түүгээрээ дамжуулж сүнслэг өсөлт хийж эсвэл хүн төрлөختөн гэгэрүүлэх цэрэг сүнсний зорилго ажил нь байдаг. За жишээ нь доктор Joy Dispenza ярил л да. За эхлээд энэ хүн маань жирийн нэгэн эмч байсан, уламжлалт аргын эмч байсан. Хүний биеийн бүтц нуруу булчин судалдаг. Хиропракторч хүн байсан. За тэгээд 1986 онд мотоциклийн осолд орж нуруугаа хүнд гэмтээж нуруундаа төмөр суулгаж хүн мис засалд орохгүй л бол дахиж алхаж чадахгүй гэж эмчнэр төр үед нь оншилсан. Гэвч доктор Joy Dispenza маань энэ мис заслаас татгалзаж уламжилт эмчилгээгүйгээр харин ч бүр өөрийгөө тарих болон сэтгэл санааны хүчээр биеэ эдгэж болдгийг дэлхийд дахинд баталж харуулсан. Доктор Joy Dispenza өөрийн туршлага дээр суурлан бие болон сэтгэлээ ажиглах бясалгал, сэтгэл болон биеийн хэвшил бүтээх бясалгал, эерэг энерги ба сүнслэг холболт бясалгалыг бүтээсэн нь асар олон хүнийг гайхамшигтайгаар эдгэж чад. Түүний аав нь шинжлэх ухааны багш байсан. Ээж нь болохоор рентген зураг авдаг ажил хийдэг. Энэ нь түүнд энэ мэргэжлээ анхт нь нөлөөлсөн гэдэг. За ингээд доктор Joy Dispenza-гийн сүнсэн зориуд л энэ хэсэг ихийг сонгож ирсэн. Харин оршихуй ертөнц түүнийг гинтийн осолд оруулж нэг талаасаа түүнийг сүнсний шахаанд оруулж өөрийнхөө сүнсний ажлаа зорилгоо биелүүлэх гэсэн дэмжлэг өгсөн байгаа. Эрүүл мэнд биеийн өвдөлтийг зөвхөн тухайн хүний бие махбодын асуудалтай гэж харж болох ч сүнслэг шалтгааныг нь хайх нь бас утга учиртай байдаг. За хүн өөрийн жинхэнэ сүнсний зорилгоос холдох үед эсвэл хүсэл тачаал материалыг зүйлд хэд авахад сүнсний гэрэл болох өөрийгөө болон өрөөлийг үд хайрлахгүй, уучлахгүй болоод ирэхээр эрүүл мэндэд нь сүнс чинь танд буруу зүйл хийгээд байна, анхаарлаа буруу зүйл дуулаад байна гэдгийг танд өвчнөөр дохио болгож дамжуулж өгч сануул. Бид сүнсний зорилго даалгавраа биелүүлж байх үед бие суйлтах, ядрах үзэгдэл бий болдог. За энэ нь болохоор энергийн дутагдалд орж байгаа учраас. За ийм үед энергийн цэвэрлэгээ хийх хэрэгтэй байдаг. За доор жишээ болгож хідэн өвчний шинж тэмдгийг яагаад өвдөх болсон шалтгааныг хэлье. Толгойн өвчин өөрийн дотоод дуу хоолойгоо даахгүй өөрийн зорилгод төвлөрөхгүй байгаа учраас. За нуруу нугасны өвдөлтүүд болохоор дотоод сэтгэлийн хямралтай, учир зорилгоо хэрэгжүүлэхэд бие нь эрч хүчээр бэлэн бус байгаагийн шинжүүд. За зүрх чэйжний өвдөлтүүд болохоор өгөөмөр сэтгэл, хайр түгээх чадвар, сэтгэл нь хангалттай биш, цааттай байгаа учраас. За гэдэс хоол боловсруулах эрхтний тавгуутал нь болохоор тухайн хүний хүсэл сонирхол нь сүнснийхэн зорилготойгоо нийцэхгүй, уг хүн айдас, стресстэй байгаатай холбоотой. За булчин үе мөчний өвдөлтүүд нь алхмаар хийх үйлдэл зорилгоо зорилгодоо тууштай байхгүй байгаагаас болж эдгээр энэ өвдөлтүүд нь махан мэдрэгддэг байх нэ. Сүнсний зорилгоо шууд нэг өдөр ойлгоод мэдчих зүйл биш. Шат дараалсан аялал байдаг. За дараах шат дараалалаар танин мэдэж өөрөөсөө дараах асуултыг асуугаарай. За нэгдүгээр шат нь болохоор өөрийгөө танин мэдэх, өөрийгөө анзаарах, тэмдэглэл хөтлөх. За өөрийн зан чанар, цул тал, давуу талыг ажиглах, өдөр бүрийн амьдрал юунаас баяр баясгалан авдаг, сонирхол авьяас дуртай зүйлээ тэмдэглэх. Ямар сэтгэл хөдлөлттэй, ямар стресстэй, за альва травмад ямар хариу үйлдэл хийдгээ мэдэх. За юу хийхдээ цаг хугацааг мартдаг вэ? Юу хийгээд баяр баясгалан амар амгалан мэдэрдэг вэ? За
юун зүрхч нь их хүчтэй татдаг. За хүүхэд байхаасаа ямар зүйлийг хялбар сурч чаддаг байсан. Бусад хүмүүс чамд чи үүнд л сайн шүү гэж хэлдэг байсан зүйлүүдээ мэдэх. За энэ бүгд нь одоо таны сүнсний зорилгоо биелүүлэхэд тусалдаг сүнсний хэрэгсэлч нь байдаг. За хоёрдугаар шатанд болохоор өнгөрсөн амьдралын болон удмын судалгаад за туусан сорилтууд дээр гаргалгаа хийх хэрэг. За эцэг их гэр бүлийн хүмүүжил амьдралын хэв маяг, төрсэн газар, соёл, өссөн орчны нөлөө, за амьдралын хамгийн хүнд сорилт, шархаа одоо эргэн харах, давтагдаж ирдэг зовлон сорилтуудаа таньж мэдэх. За тэр сорил надад юу заасан, ямар ур чадварыг өгсөн гэдгийг одоо задлж ойлгох. За урд өмнөх амьдралын түүхээс олж мэдсэн сорилтууд. За эдгээрийг олохын тулд одоо доорх асуултуудыг өөрөөсөө асуугаарай. За жишээ нь миний амьдралын хамгийн хүнд сорилт юу байсан бэ? Тэр сорилт надад юуг зааж өгсөн бэ? Өөрийнхөө давж туулсан туршлагыг бусдад туслах журмаар ашиглаж болох уу? Ямар асуудал, сорилтууд байнга дахин тулгардаг вэ? Тэр асуудал нь чамд сургамж болж чадсан. Энэ сургамжийг бусдад хэрхэн тус болгож болох вэ гэдгээ одоо бодоорой. За ер нь бол давтагдсан ирсэн одоо сорилтууд нь сүнсний гэрээний дагуу тухайн сүнсний одоо сурах хичээл нь байдаг шүү. За жишээ нь одоо нөгөө л токсик хүнийг найз залууга юм уу бүсгүйгээ болгож гоод байгаа нь одоо энэ тухайн сүнсний одоо гэрээний дагуу сүнсний сурах зүйл нь байд. За 3 дугаар шат нь болохоор мэргэжил, ажил, амьдралын замнал, зүрхний хүсэл ба дотоод дуудлагаасаа мэргэжил, сонголт, амжилт, тушаал, дэвшил, хийж үзсэн төсөл, за бүтээлч зүйлсээ бусдад хэрхэн тусалж нөлөөлж байгаагаа ажиглах хэрэг. За хэрвээ мөнгө, айдас, цаг хугацаа, нийгмийн шахал танд ямар ч асуудал биш бол та юу хийх байсан бэ гэсэн асуултанд бичээд үнэнгээсээ хариулаарай. Энэ бол таны зүрхний чинь жинхэнэ дуудлага байдаг. За таныг амьд мэдрүүлдэг зүйлийг тодорхойлох, миний сэтгэлийг хамгийн их хөдөлгдөг зүйл юу вэ? Хэрв ертөнцид нэг л өөрчлөлтийг авчирч чадах юм бол би юуг өөрчлөхийг хүсэж байна вэ гэдэгт хариулаарай. Би хизээ өөрийгөө амьдралдаа амьд гэж мэдэрдэгэ таних мэдэх, юу хийхэд дотоод сэтгэл чинь гэрэлтдэг вэ? Бусдад туслах, урлан бүтээх, бусдад мэдлэг түгээх, бусдыг эдгэх, бусдыг удирдан зохицуулах гэх мэтээс аль нь таны сонирхлыг татаж үүндээ сэтгэл халуунаар үйлчилж байгаагаа анзаа. За ингээд 4-р шат нь болохоор үнэт зүйлээ тодорхой. Миний хувьд хамгийн эрхэм 3 үнэт зүйл юу вэ? За жишээ болоход одоо хайр, эрхчлөө. За эдгээр үнэт зүйлтэйгээ нийцэж амьдарч байгаагийг хийж буй ажил, харилцаа, амьдралын хэв маяг дээр одоо шалгах. Хэрвээ нийцэхгүй байвал нэг одоо тохируулах алхмаа хийх. За амьдралд юунд үнэнч байж ямар зүйл дээр хизээч буулт хийж чадахгүй вэ гэдэгтээ өөрөөсөө асуу. За мөн бусдад өгч байгаа үн цэнэ мэдэх хэрэгтэй. Хүмүүсээс асуу, эргэн тойрныхоо хүмүүсээс, найз нөхөөс би танд юугаар хамгийн их тусалдаг вэ? Хүмүүс тантай уулзаж учирсны дараа танд юу гэж талархал илэрхийлдэг вэ? За жишээ нь тусалсанд баярлалаа, асарч хамгаалсанд баярлалаа, зөвлөгөө өгсөнд баярлалаа гэх мэтийн аль нь ч гэж болно. За мөн одоо та өөрийн мэдлэгээр бусдад юугаар тусалдаг вэ? Одоо таныг байхгүй үед хүмүүс таныг юу гэж өгүүлдэг вэ? За сүнсний зорилго одоо үргэлж таны үнэт зүйлтэй холбоотой байдаг. Таны үнэт зүйл энэ ертөнцид та юуг авчирч чадах вэ гэдгийг чинь илтгэж харуулдаг зүйл. За 5 дахь шарт бол одоо дүгнэлт гаргах шат байгаа. За өмнөх шат бүрээс хулуулсан мэдээллийг нэгтгэхэд одоо өөрийнхөө сүнсний сорилт, сүнсний бэлэг, сүнсний даалгавраа тодорхойлж мэдэж авах. За сүнсний зорилгоо биелүүлэх аргачлалаа, замналаа гаргаад за энэ нь таны одоо амьдралын суур зам мөртөө чинь одоо нийцэж байх хэрэг. За жишээгээр одоо даяанчлал хийн гэд бусдад туслана гэд одоо өөрийгөө орхигдуулаад мөн одоо ар гэр үр хүүхдээ орхиод явахгүй байх нь мэдээж. За 6 дугаар шат нь болохоор сүнсний зорилгодоо хийж буй замдаа, ажилдаа итгэж үнэнч байх. Сүнсний зорилго биелүүлэх нь одоо мэдээж за нэг удаагийн зүйл биш. За үүнд алхмаар одоо төхөж очдог аялал байгаа. За мэдээж энэ үед одоо айдас эргэлзээ гарч ирдэг. Тэгвэл одоо үүндээ би чадна гэдэгтээ итгэлтэй өөрийнхөө дотоод дуу хоолойгоо дагаж сонсож явах хэрэг. За амьдралын урсгалд гарч ирэх synchronicity, зүүн бэлэг. За эдгээр нь танд зөв чиглэлийг сануулж байдаг учраас түүнийг үргэлж анзаарч байх хэрэгтэй. За сүнсний зорилгод нийцсэн өдөр тутмын бясалгал, хөдөлгөөн дадлыг тогтмол хийх. За 7 дугаар шат нь болохоор
Сүнсний даалгаврын биелэлд практик хэрэгжилтээр дүн шинжилгээ хийж жинхэнэ зорилго бол дан ганц өөрийн сайн сайхны төлөө бус хүмүүс тус болж хайр, ухаарал, гэрэл түгээх үед л сүнсний зорилго биелж эхэл. За миний хийж буй зүйлд бусдад ямар өгөөж өгч байна вэ гэдгээ үргэлж шалгах. Сүнсний зорилгоо таньж байх үед хүн бүрт гацалт, эргэлзээ, асуудал тулгардаг. Энэ нь алдаа биш, харин энэ нь замын заавар, чиглүүлэлт эсвэл шухуугаас таныг шалгаж байдаг. Сүнсний зорилгоо таних байх үед гарах түгээмэл, гацалт, асуудлууд, за эдгээрийг даван туулах аргын талаар ярив. За нэгт нь мэдээж эргэлзээ ба айдас. За энэ зам зөв үү эсвэл миний хоосон төсөөлөл гэж эргэлзэх. За мөнгө, амьдралын баталгаа, бусдын шүүмжил гэд ирээдүгээс айх. За шийдвэр гаргахтаа хойш сух. За учир нь яагаад гэхээр сүнсний зорилго нь хүнийг ухамсарын шин түвшинд аваачдаг. За тэгээд тарих маань шин зүйлийг мэдэхгүй танихгүй зүйл байна. Энэ бол айдас гэд бид нарт тохио өгчдөг учраас. За энэ үед дотоод дуу хоолойгоо сонсч түүндээ төвлөрч бясалгал хийх. За өдөр бүр жижиг алхмаар урагшлах хэрэгтэй. За хоёрт нь гадаад ба дотоод зөрчил. Өөрийн жинхэнэ хүсэл нь гэр бүл, нийгмийн хүлээцтэй зөрчилдөж хүмүүс ойлгохгүй эсвэл шүүмжлэлтэд тулгардаг. За хийж буй зүйл нь амьдралын чинь бодит нөхцөл болох ажил, санхүүтэй чинь уйлдаж өгөхгүй бэрхшээлээс болоод гардаг. За жишээ нь гэр бүлийн чинь хүн таны юу хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохыг ч хүсэхгүй. Ингээд таныг ажиллаа хаяад сонирхсон хүссэн зүйлээ хийх гэхээр ажилласаа гарчлаа. Тэгээ юугаараа хийж амьдрах ингээд ийм эсэргүүцэлтэд тулгарх нь бол илбэг байдаг. За тэгээд ийм үед яах ёстой вэ гэхээр үнэт зүйлээ илүү тодорхойлж эргэн тойрны хүнтэйгээ ярилцах. За харилцаандаа хил хязгаар тогтоох хэрэгтэй. За ер нь бол зөв замдаа ороод сүнсний зорилгоо биелүүлээд эхлэхээр ямар ч хүнд хорвоо ертөнц ойршгүй тэр чигтээ тань руу эерэг энерги дамжуулж бүх зүйл чинь бүтэмжтэй болж ирдэг. За үүнд бол итгэх хэрэгтэй. Мөн өөрөө та эндээ мэдээд таац буюу медитейшн эдрийг хийх хэрэгтэй. За гуравт нь болохоор санаа зовнил ба төөрөгдөл. За яг юу хийх ёстойгоо ойлгохгүй гэж төөрөх үе бий. За олон сонирхол, олон замын дунд аль нь жинхэнэ зорилго болохоо ялахгүй тохиолдол гардаг. Энэ үед түр зургийн хүсэл үү эсвэл сүнсний зорилго гэдэг дээрээ альва нэгэн зүйлийг туршиж хийж үзээд танд эрч өгч байна уу эсвэл эрч хүчий чинь сорж байна уу гэдэг дээр ажиглаад өдөр бүр тэмдэглэл хөтлөх хэрэг. Дөрөвт нь болохоор автагдах сорил ба хуучин шархнууд дахин гарч ирдэг. Амьдралд чинь тэрэл нэгэн төрлийн хүн дахин гарч ирэх, нөгөө сөрөг нөхцөл байдал дахин давтагдах. Энэ үед та өөрийгөө би нэг алхам урагшлаа гэж бодож байсан чинь хоошоогоо хоёр алхам ухарчжээ гэж мэдэрч танагд болно. За энэ нь бол нэг бол таны сүнсний гэрээтэй холбоотой байдаг. Эсвэл сүнсний засалт хичээлээ бүрэн ойлгоогүй байгааг тэгээд оршихуй таныг болоогүй байна. Чи ингээл шалгалтанд унчглаа гэсэн шалгалт байдаг. Тийм болохоор энэ дахин давтагдсан сорилтуудынхаа цаад үнд суур юу болохыг ойлгохын тулд дотоодоос асууж дотоодтойгоо холбогдох хэрэгтэй. За тавт нь энергийн уналт ба ганцаардалд ордог. За бие, сэтгэл ядрах, эрч хүчгүй болох тохиолдол зөндөө гардаг. За намайг ойлгох хүн алга гэж ганцаардлыг мэдэрдэг. За өөрийнхөө дотоодтойгоо холбогдохын оронд гаднаас баталгаа ирж хайснаас бас энэ болдог. За энэ үед биеийн арчилгаа, амралт, хөдөлгөөн, хоол, зохицуулт, эрч хүчээ энерги сэргээх, бясалгах хийх хэрэгтэй. За 6-т нь дэвчээргүй байдал. За шууд л сүнсний зорилгын бүх зургийг ингээд нэг доор нь тэр доор нь харахыг хүсдэг. За зорилгоо тодорхойлсон ч үр дүнгийн хурдан үүсхийг шахаж шаарддаг. За хугацаа процессыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх асуудлууд гардаг. За ийм үед сүнсний зорилго бол марафон буюу богино зайны гүйлт биш гэдгийг ухамсарлаж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За ингээ бүгдэд нь
өөрийнхөө сүнсний зорилгоо олж авахт нь амжилт хүсье. Тэгээд комент доор та өөрийнхөө туршлагаас бидэнтэй хуваалцаар дараагийн дугаар хүртэл баяртай.